10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хөнгөйгээр ганцааранган зам хөндлөн гарахгүй байх. Түүнээс дэш насны хүүхдийг зам хөндлөн гарахдаа гэрлэн дохиотой газар болон явган зорчигчийн цагаан зураастай газраар гарч сургах. Ногоон гэрэл авсны дараа авто тээврийн хэрэгсэл бүрэн зогсож, зам аюулгүй болсны дараа зам хөндлөн гарах талаарх мэдлэгийг олгох нь эцэгхийн үүрэг юм. Мөн жолооч нарын анхаарах чухал зүйл бол бага насны хүүхэд тээврийн хэрэгслийн орчимд харагдахгүй байх магадлалтай тус хэсгийг автомашины сохор бүс хэмээн нэрлэдэг. За жолоочд сохор бүс нь баруун талын толны доор жолоочд харагдахгүй. За мөн арын багаачны хэсгээс доошо тухайн хүүхэд маань мөн харагдахгүй буюу бас сохор бүс. За энэ бол мөн жолоочийн зүүн талын тол буюу мөн бас сохор бүсэд хамаарна. За мөн тухайн автомашины гацсан дээр ирээ зогсоход мөн зэрэгцээ игнэнд яваа тээврийн эслэлд тухайн хүүхэд маань ирээ зогсоход мөн харагдахгүй байна. За эдгээр нь жолоочийн сохор бүсд хамаарна. Тэгэхээр жолооч та бүхэн хөдөлгөөн эхлэхдээ зам усны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөний үргэлжлүүлэх хэрэгтэй. За мөн тухайн тээврийн эсэл гац руу ойртож ирээ зогссон үед зэрэгцээ игнэнд яваа тээврийн эсэл мөн дагаад зогсох ёстой. За иймд хичээл сургууль эхэлж байгаа энэ үед бага насны хүүхэдтэй замын хөдөлгөөнд оролцох хэлбэр ихснэ. Тэгэхээр та бүхэн сургууль орчин бүшид замын хөдөлгөөнд дүрийг баримталж хөдөлгөөндөө соёлтой оролцоно. Энэ оны 7 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд хүүхэд зам тээврийн осолд өртөж амь хохирсон 41 дуудлага, гэмтсэн гих 764 дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагт бүртгэгджээ.